Бөх гүнж буюу хотол цагаан гүнжийн домог. Чингис хаан 1206 онд Монголын эзэнт гүрнийг байгуулсан цагаас хойш наадам гэж нэрлсэн үндэсний баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, эрчүүд бүх барилдан хүч бариан үзэх болжээ. Монгол бөхчүүд цээж хэсэг нь ил гарсан урт ханцуутай хантааз өмсөн барилддаг байж. Энэ нь өрсөлдөгч бүхэн эрэгтэй хүн гэдгийг илтгэн харуулсан утгатай өмсгөл юм. Барилдаа дийлсэн бүх болгон гараа дээш өргөн шувууны элен халин нисч буй хөдөлгөөн хийдэг. Энэ хөдөлгөөн нь ялагчийн хувьд ялалтын бүжиг болохоос гадна Монголын түүхэндх хүчирхэг эмэгтэй тамирчинд хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ ажээ. Бөх гүнж буюу нэгчирд унж байгаагүй энгүй хүчтэй гүнжийн түүх байдаг юм. Монголын эзэнт гүрний Хайдуу хааны охин Чингис хааны 5 дахь үеийн удам угсааны гүнж Хутулун буюу хотол цагаан 1260 онд төржээ. Хувилаа хаан Хятадын соёл бүхий тансаг амьдралыг илүүд үзэж байсан бол Хутулун гүнж суурин иргэншлийг тимч сайшаадгүй байжээ. Хутулун гүнж эрүүл чирэг биерхүү байсан учраас 93 наадмын төрөл болох бүх хурдан морь ном сум харвах тэмцээнд хүч бэран үздэг байлаа. Үүнээс гадна Баатар Ирсийн морьт тулаан зэргийг ихээр сонирхдог байжээ. Монгол бөхчүүд биеийн жин хэмжээнээс үл харгалзан хоорондоо барилддагаас гадна барилдах талбайн хувьд хязгаар байдаггүй. Хоёр өрсөлдөгч бие биенийхээ тохой болон цээжин биеийг төрүүлж газар хүргэсэн төрүүлдэг уламжлалтай. Жижиг болон ур чадвар муутай бөхчүүд багахан хугацаанд л өрсөлдөгчдөө ялагддаг бол хүч тэнцүү бөхчүүд бие биенийхээ гарыг хориглон барьцөхгүй тулд тэмцэлдэн нэгнийгээ газарт унгаах хүртэлх тэдний тэмцэл хоёр бух заан ноцтолж байгаа мэт харагддаг. Хутулун гүнж 14 ахтай бөгөөд тэрбээр хөдөр чирэг ах нартайгаа ноцолдон өсч тэднийг хүч бариар дийлэхийн тулд багаасаа л тэдэнтэй өрсөлдсөөр иржээ. Нас бид хүрсний дараа гүнж олон нийтийг хамарсан тэмцээнд оролцох болж бөхөөр түүнийг дийлэх хүчээр ховор болжээ. Үүнээс гадна тэрбээр ялагдсан бөхчүүдээсээ морь авч эд хөрөнгөнч нэмэгдэжээ. Эцэстээ Хутулун гүнжийн малын тоо толгой эзэн хааны малын тоотой тэнцэхээр их болжээ. Хутулун гүнж өөрийн унагсан бөхтөө гэрлэнэ гэж зар түгээн харин түүнтэй барилдаад ялагдсан бөхөөс 100 адуу авсаар инхүү малын тоо толгой нь 10,000 гаруй болтлоо өсөн үржжээ. Монголын овг аймагуудын дунд Хутулун гүнжийн нэр хүнд түгэн дийлдэшгүй дархан аврах хэмээн цоллогдох болж Хутулун гүнж хүч бэраараа олонний хүндэтгэлийг хүртснээс гадна эцэг Хайдуу хааны цэргүүдийг удирдан тулаанд орж ялалт байгуулж байжээ. Түүний эцэг Хайдуу хаан Хувилаа хааны бодлоготой төдийлөн санал нийлдэггүй байжээ. Хутулун гүнж хосгүй чадвартай байсан тэрбээр цорын ганц нь байгаагүй байж. Монгол эмэгтэйчүүд бүгд л эрчүүд шиг моринд гарамгай, ном сум сайн эзэмшсэн байжээ. Эмэгтэйчүүд гар тулаанаас илүү зэвсэг барьсан тулаанд илүү сайн байв. Ном сум харвах хэдийгээр биеийн хүч их шаарддагч дайнд гол үүрэг гүйцэтгэдэг. Эртний монгол охид багаасаа л ном сум харвах сургуульд хийдэг байжээ. Нүүдэлчин монголчууд хөвгүн охин гэлгүй тэдэнд ном сум харвахыг заадаг байв. Учир нь хүүхдүүд малаа хариулж байхдаа гадны халдлагаас эд хөрөнгөө хамгаалахад энэхүү чадвар нь тус болдог байжээ. Хөвгүүд голчлон тэмээ адуу зэрэг том биетэй малаа хариулдаг бол охид хонь ямаа гэсэн бог малаа хариулдаг байв. Гэхдээ том бод малаас илүү жижиг бог мал руу
чон халдах нь их байсан учраас охид илүү их хамгаалт хэрэгтэй байж. Хот улаан гүнж тулаан болон спортын аль алинд амжилт гаргаж байсан бөгөөд түүнийг дийлэх эр гарч ирэх хүртэл хүнтэй суухгүй гэсэн хэвээр байжээ. Дүнтэй суухыг хүссэн олон эрчүүд мөрийн тавьсан адуугаа алдахаас гадна эмэгтэй хүнд унан нэг ясандаа нэр төрөө гутаадаг байсан аж. Улмаар түүнийг дийлэх эр гарч ирээгүй учраас хот улаан гүнжид атаархагчд худал цуу яриад дэгдэн гүнж эцэгтэй цус ойрцсон гэж яриа хүртэл дэгдээсэн байна. Эцгийнхээ нэр хүндийг сэвтээхгүй тулд хот улаан гүнж аавынхаа ихтгэлт хүмүүсийн дундаас эр нөхрөө сонгон түүнтэй барилдахгүйгээр гэрэлжээ. Тэрээр хүнтэй суусан ч гэлээ гүнжийг дийлэх хүчтэй бүх тодорхойгүй байна. Хот улаан гүнж бүхийн дэвжээнд ч тулааны талбарт ч үргэлж ахнараасаа илүү байв. Хайдуу хааны хувьд ч гүнж хамгийн хайртай хүүхэд нь байлаа. Түүнчлэн тэрээр 1301 онд өөд болохоос өмнө хот улаан гүнжийг хаан ширээндээ өргөмжлөх хүсэлтэй байжээ. Харин түүний ах нар үүнийг эсэргүүцдэг байв. Гүнжийн хувьд тэрээр хаан ширээнээс илүү цэргийн жанжин болохыг илүүд үзэн ах орууны улс төрийн бодлогыг дэмжин ажиллахаар болжээ. Тэд тийм ч удаан хамт ажиллаагүй бөгөөд хот улаан гүнж 1309 онд 45 наснда өөд болжээ. Түүний өхлийн талаар тодорхой тайлбар байдгүй учраас улс төрийн хувилдааны улмаас амь насаа алдсан гэж ярьдаг байна. Марко Поло болон Лалын орны зарим түүхэнд хот улаан гүнжийн талаар дурсан ярьсан байдаг ч түүхийн манан будан түүний тухай түүх бараг мартагдан алга болжээ. Харин 18 дугаар зуунаас эхлэн энгүй хүчтэй бүх гүнжийн тухай түүхэн яриа сэргэжээ. 1710 онд Францын эрдэмтэн Франсо Фитис де ла Крой Монголын эзэнт гүрний удирдагч Чингис хааны тухай анхны намтар цадгийг хэвлэх үедээ Азийн утга зохиолын сэдвтэй олон ном, домог яриа гаргажээ. Түүний бүтээлийн хамгийн шилдэгийн нэг нь хот улаан гүнжийн түүхээс үүдэлтэй зохиол юм. Тэрээр зохиолд хот улаан гүнжийг Алтан хааны 19 настай Турандот буюу турк охины дүрээр дүрслэн гаргасан байна. Энэ зохиолд хот улаан гүнжийн бүх барилдах эр нөхрөө сонгох хүсэлтийг өөрчлөн 3 онцгой болгон өөрчилжээ. Үүнээс гадна хот улаанд унсан бөхчүүд мөрийн тавьсан адуугаа алддаг байсан бол жүжигийн зохиолд Турандоттой суухыг хүссэн эрчүүд 3 онцгойг тааж чадахгүй бол амиа өгдөг ач. Үүнээс хойш 50 жилийн дараа Италийн нэр зохиолч Карло Гози мөн энэ зохиолоор уран бүтээл тойрвон Фридрих фон Шиллер энэ зохиолыг герман хэлнээр хөрвүүлж Хятадын гүнж Турандот жүжигийг 1802 онд Йохан Волфганг фон Гойте Германы Веймар хотын театрын тайзнаа найруулан үзэгчдийн хүртэл болгожээ. Үүнээс бараг 100-ны дараа Италийн хөгжмийн зохиолч Giacomo Puccini Турандот дуурь дээр 1924 онд өөд болох хүртлээр ажиллажээ. Түүний зохиол нь баатарлаг эмэгтэй бус хайртай хүнээ насан туршдаа хайсан эмэгтэйн тухай өгүүлжээ. Пучинигийн найруулсан Турандот уг уран бүтээлчин хамгийн шилдэг бүтээлийн нэг болсон бөгөөд энэ хүү жүжигт өөрөөсөө дорд гаралтай эрэгтэйтэй суухаас татгалзаж буй эмэгтэйн түүхийг өгүүлсэн байна. Өнгөрсөн түүх бидэнд хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн хэн нэгнийг эргэн сануулдаг билээ. Өрөндийн соёлд хот улаан гүнжийн домог бардам эмэгтэйн түүх болон үлдэжээ. Харин монголчуудын хувьд тэрээр энгүй хүчтэй эмэгтэй бөх эрлэхэг баатар эмэгтэй гэдгээр үлдсэн юм. Монгол бөхчүүд ялах болгондоо ялалтын бүжиг хийж байгаа нь Монголын түүхэн дэх аавгаа эмэгтэй бөхөд хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг юм. Монгол бүхийн уламжлал болон дуурийн жүжигийн аль аль нь дэлхийн түүхэн дэх хамгийн аавгаа тамирчин эмэгтэйн амьдралыг дүрслэн
харуулж байдаг билээ.